Тэгэхээр өнөөдөр хэсэг бол яхаарахгүйгээр Эфес номын төгсгөл хэсэг сүнслэг тэмцэл талаар сүнслэг тэмцэл дундаа Бурхны өвч зэвсгийг агснараа гэдэг талаар гарч байгаа юм. Тэгэхээр бид эзэн Есүсийн хэлхийдэр ирээд хийсэн ажлуудын ерөнхийд нь эмгтгэж үзвэл тэрээр сатааны хаанчлыг нурааж Бурхны хаанчлыг байгуулахыг хүссэн байна. Тийм биз дээ. Тэрээр өвчнүүдийг эдгэж чөтгөрүүдийг зайлуулж байсан нь сатааны хаанчлыг нурааж байсны илрэл болдог. Тэр загалмай дээр совлогдох үедлээ гүйцэтгэлээ гэж хэлснээрээ сатааны хаанчлыг бүрэн төгс нураасан байдаг. Тэгээд энэхүү тэмцэл нэг осны аль хэдийн сатааны хаанчлал ялагдсан бөгөөд одоогоор хараахан ялагдсан энэхүү ялалтанд бүрэн төгс болоогүй байгаа гэсэн утгатай юм байна. Тиймээс бид эзэн Есүс Христ итгэх үед яг л эзэн Есүсийн адилаар сатааны хаанчлалдаа тулалдаж Бурхны хаанчлалыг байгуулдаг хүмүүс болдог юм байна. Тиймээс эзэн Есүс итгэсэн тэр мөчөөс эхлэн бид Бурхны хаанчлалын иргэн болдог учраас сатанда өөрөлдөл муу сүнсний эсрэг тэмцэлд ордог гэсэн утгатай байна. Тиймээс бид нэг зүйлийг үргэлж санах ёстой нэг зүйл нь бидний амьдарч байгаа энэ хүү материалын ертөнцөөс гадна юу вэ? Сүнслэг ертөнц гэж байгаамаа. Сүнслэг ертөнц дээр муу ёрын хүч гэж бас байгаамаа. Үүнтэй бид тулалддаг хүмүүс юм аа гэдгийг ойлгох хэрэгтэй байна. Бүгдээрээ 12 дугаар ишлэгийг эхлээд харъя. 12 дугаар ишлэл 3. Учир нь бидний тэмцэл бол мах цусны эсрэг биш. Харин энэхүү харанхуй ертөнцийн захирагчид эрх мэдэл, хүчнүүд, тэнгэрлэг оршихуудах ёрын муу сүнслэг хүчний эсрэг билээ. Амен. Христ гэж хүмүүс бидний тэмцэж байгаа энэхүү тэмцэл бол мах цусны эсрэг биш юм аа гэж. Өөрөөр хэлбэл дорж, ганаа, цэцгээ буюу хүн бидний тэмцэх оршихуй биш юм аа гэсэн үг шүү дээ. Заримдаа бид андуурдаг, хүнтэй л тэмцэж гээд байдаг. Хэдээ бид хүнтэй тэмцдэг итгэлийн хүмүүс биш юм аа. Бид тэмцэгт мэдийн тэмцэл бол 12-ын сүүлээс ярьж байна юм уу? Ёрын муу сүнслэг хүчний эсрэг билээ. Тэр бид сүнслэг хүчний эсрэг тэмцдэг юм аа гэж Библи тодорхойлж байна. Итгэж хүмүүс үүнийг ялгаж, салгаж, ойлгож, ухамсарладаг байх хэрэгтэй юм. Энэ мэдлийн төвшнөөс амьдрал, ажил хэрэг болох хэрэгтэй юм байна. Бид сүнслэг тэмцэлтэй байгаа бөгөөд энэ ёрын муу сүнслэг хүчний эсрэг юм аа гэж. Тэр ёрын муу сүнслэг хүч гэдэг маань яг үндсэндээ ямар зиндааны хувэ гэхлээр 12 дугаар эшлэлийг харах юм бол ертөнцийн хин гинэ захирагчид, дараа нь эрх мэдэл, дараа нь хүчнүүд гэж хэлж байгаа юм байна. Өөрөөр хэлбэл ёрын муу сүнслэг хүч өөрөө зиндаатай байгаамаа гэдгийг харж болно гэсэн үг юм байна. Ёрын муу сүнслэг хүчний хүчнүүд гэж байна. Түүний дээр эрх мэдэл гэж байна. Түүний дээр захирагчид байна. Бид Даниэл номыг өмнө нь 5 дахь өдрийн оройн залбирлын үеэс судалж авах үед энэ талаар харж байсан шүү дээ. Аливаа улс үндэстэн, гэр бүл, харилцаа хамт олно. Ёрын муу сүнслэг хүчний нөлөөгөөр хөдөлж байх нь илбэг байдаг юм а гэдгийг олж харсан байна. Тиймээс бид одоо чуулган тарилтанд явах үедээ, хагасаа өдөр бүр явах үедээ тухайн орон нутгийг хүлж байгаа, нөлөөлж байгаа ёрын муу хүчний хүчнүүд, эрх мэдэл, захирагчдыг нураах шаардлагатай болдог. Тийм нь бол бид юугаар эхэлдэг вүлээ? Сууншлын залбирлаар эхэлдэг. Ойлгож байна уу? Тэр бидний гэр бүл, бидний өдөр тутмын ажил, бизнес бүхэл талбар дээр ёрын муу нэгний хүч үйлчилж хийж болох юм аа. Бид үүнийг ойлгож, ухамсарлах нь чухал юм байна. Тиймээс 10-11-р эшлэлдэр Паулын хамгийн сүүл загж байгаа захиас юм байна. За 10-11-ийг уншлаа. 3. Эцэстэн эзэн ба түүний хүч чадлын авгаа хүч дор хүчтэй байх тун. Та нар дьяволын залмихны эсрэг зогсож чадахын тулд Бурхны өвч зэвсгийг аваа. Амен. Амен. Тэр бүх захиасынхаа эцэст. Паул өмнөх хэсгүүдээр юуны талаар ярьсан бэлээ. Дахин сануулвал гоё юм шиг байна. Тэгээ сүнсний нэгдлийг хадгалаарай. Хожиг үнэ тайлаа шинэ хүнийг өмсөөрөө. Мөн бас Бурхныг дурагчид байгаарай. Мөн бас мэрэгэн босчууд чиг хэрхэн алхаж байгаа хинаарай. За нөгөөх нь би Христэс имээ нэг нөгөөдөө царигдаарай. Тэгээд гэр бүлийн талаар, эхнэрийн талаар, үр хүүхдүүдийн талаар өнгөрсөн 7 хоногт бид
боол ба эзэн буюу ажилчин ба ажил олгогчийн талаар харсан. Хамгийн сүүлийн захиас нь эзэн боодны хүч дотор хүчтэй байгаад Диаволын загилбихний эсрэг батаа зогсохын тулд Бурхны өвч зэвсгийг агсаарай гэж хэлж байна. Тэгэхээр диавол өөрөөр бол сатан загилбихний бидний амьдрал дээр бий болгодог юм аа. Энийг өөрөөр бол ёрын мөс сүнсний эсрэг тэмцэл тулаан юм аа гэж тодорхойлоод байгаа гэсэн утгатай юм аа. Бид Библиэлд хэдэн жишээ харж байна. Хамгийн ойрын жишээ бол Адам Ява дээр, тийм үү? Яванд нэг өдөр могоо ирээд идвэл бурхан шиг болно шүү дээ гэж мэхэлдэг шүү дээ. Энэ мэтлээ. Нэг өдөр Явын амьдрал дээр хүнд мэдээ сонсдог тийм ээ. Нэгдсэн чинь малын хулгайлаа өвчдөг, хүүхдүүд нь нас бардаг, өөрөө өвчин тусдаг шүү дээ. Нэг өдөр Диаволын тэрхүү залмихны өдөр ирдэг байгаа. Бид өнөөдөр бидний амьдрал хэвийн юм шиг боловч нэг өдөр муу нэгний тавталгоо, урад татлаг ирэхийг үгүйсэх аргагүй юм байна. Тиймээс Диаволын загилмихний эсрэг бат зогсож чадахын тулд Бурхны өвч зэвсгийг асаарай. Эзэн дотор хүчтэй байгаад бат зогсохын тулд өвч зэвсэг хэрэгтэй маа гэж хэлж байгаа. Үүнийг 13 дахь шил дээр дахин баталгаажуулж хэлж байгаа. За 13-ыг хараадах юм. Тиймээс тэр зөвөн өдөртөө эсэргүүцэх чадвартай байж бүхний гүйцэн бат зогсохын тулд Бурхны өвч зэвсгийг ав. Амен. Тэгэхээр тэрхүү зөвөн өдөр буюу муу нэгний ёрын муу хүчний товтлох тэр өдөр бат зогсохын тулд Бурхны өвч зэвсгийг аваарай юм аа. Ингэж болохгүй гэсэн үг шүү дээ. Би итгэж байгаа юм чинь аяндаа сүнслэг тулаан ялнаа гэж бодож болохгүй гэсэн үг юм байна. Би зүгээр залбираад л сүмдээ сайн явж идэл аяндаа сүнслэг тулаанд ялнаа гэж бодож болохгүй гэсэн үг юм. Бид сүнслэг тэмцэлд ялахын тулд бидэнд юу хэрэгтэй юм аа? Бурхны өвч зэвсэг байх хэрэгтэй юм аа гэж байна. Тэгэхээр Паул энэ үед Ромын шоронд хоригдож байсан байхгүй. Тиймээс тэр Ромын шоронд хоригдож байсан учраас Ромын цэргүүдийг ихэд байн гарч исэн гэж ойлгож байна. Тэгэхээр тухайн үед Ром бол дэлхийн хамгийн хүчрхэг гүрэн байсан. Тиймээс Ромын цэргүүдийг харангаа Ромын цэргүүдийн тэрхүү хоёрыг дуулаг өвч зэвсэг харахтаа үүнийг Христ сэтгэл рүүгээ тэр нүндээ өөрийнхөө Эфес номын загтал дээр авч хэрэгжүүлсэн гэсэн утгатай юм байна. Тиймээс Бурхны өвч зэвсэг буюу бидний энгийн яриагаар авах юм бол хоёрыг дуулгыг хэрхэн өмсөх вэ талаар өнөөдөр эсэд гарч ийна гэсэн утгатай юм байна. За тэгэхээр нэргсэн хойно нь хашгирах хүмүүс биш. Диаволын сорилтонд орчоод дараа нь уйлж, хайлж, зовж шаналж байгаагаа хэлэх биш. Наан нь бид эсэргүүцэн бат зогсох чадамжтай итгэлийн хүмүүс болох ёстой маа гэж Библи хэлж байгаа гэсэн утгатай юм байна. Тэрэн тойрны хүмүүстэй өвч зэвсгийг авцгаая гэлээд өгч. Авцгаая. Амен. За тэгэхээр өнөөдөр энэ хэсэг та бүхэнд хуваалцах байгаад их баяртай байна. Тэгвэл Бурханы итгэлийн хүмүүст бэлдсэн өвч зэвсэг юу юм бэ? За одооноос олон ишлэл харах байх шүү. 14 ишлэлээс явлаа. Ингэхдээ бэлгүүсээрээ үннийг бүсэлж. За энэ дээр хэлэхдээ 14 ишлэл хам бүс дараа нь хуйг. За тэгээд гутал 15 гутал. Тэгээд бамбай, тэгээд дуулаг, тэгээд сэлэм гэдэг зүйлсүүд гарч ирж байгаа харж байгаа. За 14 ишлэл харах юм бол бэлхүүсээрээ үннийг бүсэлж гэж хэлж байгаа. Итгэлийн хүмүүсийн хувьд хамгийн түрүүнд бүс хэрэгтэй маа гэж байгаа. Тэр бүс Бурханы хоёрыг дуулаг ерөнхийдөө бүстэй байж ижил тэл цулаанд оролдоно шүү дээ. Тэгэхээр хоёрыг дуулагч өөр юм уртан байгаа. Монгол дээлэг өмсөлтөд ч гэсэн бид бүсгүйгээр өмсөх юм бол бүдэрч унах шүү дээ. Тэгэхээр хоёрыг дуулыг адилхан бүсгүйгээр өмсөх юм бол тулаанд орч чадахгүй юм байна. Тэгэхээр хэлэхдээ бүс зүгээр энэ бүс бол үнэний бүс юм аа гэж хэлж байна. Иохан 8-ын 22-ыг гаргаад өгөөрэй. Тэгэхээр бидний энэ дэлхий дээр зөндөө олон үнэн худал мэдэгдэхгүй үзэл суртал, яриа, үзэл баримтлууд байгаа. Харин бид энэ зүйлсүүдээр ялгаж салгаж үннээр өөрийгөө бүслэх ёстой юм шүү гэж хэлж байгаа. За өнөөдөр их чухал сериос нэм ярьж байгаа. Хажуу талд сонсогдож байгаа юу? Тэгэхээр нэг яриад ах шиг санагдаад байна. Нэгдүгээрх нь үнэний бүсийг бүслээрэй гэж байна. Өөрөөр үнэнээр өөрийгөө хүрээлүүлээрэй гэсэн утгатай байна. Дагаад хэлэхгүй үнэнээр өөрийгөө хүрээлүүлэх. Бид үнэнээр бүслэгдэх ёстой юм байна.
Иохан 8:30, Иохан 8:22 дээр хэлэхдээ 8:32 юм уу? 32 дээр хэлэхдээ юм гаргаж байгаа гэсэн. Тэгээд та нар үнэнийг ойлгож, үнэн та нарыг чөлөөлнө гэж. Тэгэхээр бид үнэнийг ойлгох үед үнэн биднийг чөлөөлж, өөрөөр хэлбэл диаволын залмихнээс биднийг чөлөөлж байдаг юм а гэсэн утгатай байна. За, энгийн жишээ авъя л да. Үнэн худал мэддэггүй олон яриа домогд байна гэж. Жишээлх юм бол 2 дахь өдөр муу өдөр. Тэгээ бид 2 дахь өдөр хоол явахгүй, ямар нэг зүйл хийхгүй, хасаа өдөр, тийм өдөр бас тийм юм хийхгүй, юм гаргадаггүй өдөр. Тэгэхээр бид өмнө нь яг энэ зүйл дээр хүлэгдэж байсан бол одоо үнэнийг ойлгосон учраас Бурханаас бүтээсэн бүх өдөр үнцэнтэй юм аа, сайн юм аа. Үнэнийг ойлгох үед диаволын залмихнээс чөлөөлөгдөж байна. Мөн биз дээ бид өмнө нь зөндөө олон бурхан байдаг байсан юм аа. Тэм жимний бурхан, ийм жимний бурхан, энд нь залбираад болохгүй бол тэнд нь залбираа явдаг байсан. Бид харин үнэнийг ойлгох үед цорын ганц жинхэнэ бурхан байгаамаа гэдэг үнэнийг ойлгох үед бидний хүлээснээс чөлөөлөгдөж байгаа. Тэгээс бид нэхлээр хамгийн түрүүнд үнэнээр өөрийгөө хүрээлүүлэх шаардлагатай байна. ертөнцид байгаа тэр олон мэдээллүүдээс үнэн худлыг нь ялгахын тулд бидэнд өөрт маань үнэн байх хэрэгтэй байна. Бид үнэнийг хаанаас олж авч болох вэ? Үнэн бол Бурхан бол үнэн юм байна. Есүс гэж хэлдэг үлээ би бол зам, үнэн, амь юм аа. Бурханы үг бол юу юм аа? Үнэн юм аа. Өөрөөр бид Христ итгэлд ойр байх үедээ үнэнийг ойлгодог гэсэн үг. Энийг би яаж та нарт ойлгуулах вэ? Үнний бүсээр өөрийгөө бүслэх шаардлагатай байна. Тиймээс бид өөрсдийнхөө нүдэнд зөв гэж харагдаж байгаа амьдрдаг хүмүүс биш ээ. Бид үнний даваа амьдрдаг хүмүүс юм байна. Тиймээс таныг бүсэлж, барьж, байгуулж байгаа зүйл бол таны өөрийн бодол санаа биш, ертөнцийн бодол санаа биш, Бурханы үнэн байх хэрэгтэй юм байна. Тиймээс үннээр өөрийгөө бүсэлж, барьж, байгуулж, үннээр өөрийгөө хязгаарлаж явах хэрэгтэй юм байна. Үннийг давсан зүйлийг бид хийхгүй гэсэн үг. Харин үнэн дотор байгаа зүйлсийг бид хүлээн зөвшөөрнө гэсэн үг. Амен. Эхнийх нь үнэний бүс юм байгаа юм шиг бид мартай. Хоёр дахь зүйл нь юу гэхээр зөв байдлын хуйгийг өмсөрөө гэж. За, хуйг бол бидний юг хамгаалж байгаа гэхээр чэжиг хамгаалж байна шүү дээ, тийм үү? Зүрхэн тушаа тэр зүйлсийг хамгаалж байгаа. Зөв байдлын хуйг юм аа гэж. Зөв байдлын хуйгийг илүү сайн ойлгохын тулд энэ нь юу гэхээр бид Ром ном 3:22-ыг харах боломжтой. Ром ном 3:22-ыг гаргадаг. Яг үнэндээ бид зөв хүмүүс биш юм байна. Бид гэмт хүмүүс учраас бид алдаа гаргадаг. Харин диавол бидэнд ямар нэгэн байдлаар бид алдаа гаргана, буруу сонголт хийн, гим нүгэл үйлдэл диавол ирээд бидэнд хэлдэг. Оо чи ийм байж Бурханы өмнө үү? Чи ийм байж Христ өмнө үү? Чи ийм байж чуулганд явах нь зөв үү? Чи ийм байж бүлийн өдөрдөг чаламжч муу юм уу? Ийм байж чи ер нь ээж хүн, аав хүн үү? Ийм байж чи амьдрах хэрэгтэй юу гэх мэтэр биднийг буруутгадаг. Харин бидэнд энэ үед зөв байдлын хуйг хэрэгтэй болдог юм. За, Ром номыг хамт харин 3. Есүс Христэд итгэлээр Бурханы зөв нь итгэгч бүхэнд байна. Ялгуурал байхгүй. Энэ үг нь маш тодорхой хэлж байгаа. Хэрвээ та бид Есүс Христ итгэсэн хүмүүс бол Бурханаас зөв бидэнд ирдэг юм а гэж. Бид Бурханы зөвийг хүлээн авдаг юм а гэж. Энэ нь ялгуурал байхгүй. Хөгшин залуу, өргөн, бүдүүн, өндөр нам, ямар ч ястан, ямар ч үндэстэн байсан хамаагүй гэж. Бид Есүс Христ итгэх үед Бурхан намайг харахтаа зөвхөн байна гэж хардаг гэсэн юм байна. Тиймээс бидний зөв байдлын хуйг буюу би Есүс Христ итгэснээрээ зөвтгөгдсөн хүн юм аа. Би Есүс Христ итгэснээрээ зөв болсон хүн шүү гэдэг энэ ойлголт, энэ итгэл бишрэл байх ёстой юм байна. Энэ бидний зүрхийг нүглийн буруудгалаас хамгаалж явах ёстой юм байна. Амен. Заавал өөрөөр хэлбэл бид алдаа нүгэл үйлсэн дараа чи ийм байж Христ гэж хүн мөн үү гэж хэлэх үед би тийм ийм л учраас надад Христ хэрэгтэй байсан юм аа. Ийм намайг Есүс Христ зөвтгсөн юм аа. Энэ хариултыг бид өгч чадах ёстой гэсэн үг юм байна. Амен. За, та Есүс Христ гэсэн хүн бол зөвхт хүн юм байна. Хажууд хүндээ хэлий. Зөвхт хүн шүү гэд. Амен. Бид Бурханы зөвийг хүлээн авсан хүн юм а гэдэг энэ итгэл бишэр бидний дотор байх хэрэгтэй юм байна.
Яг үүндээ энэ бодит амьдрал дээр хэрэгжүүлэхэд зарим хүмүүсүүд амаргүй байдаг юм шиг байна. Ялангуяа бид гим нүгэл үйлсний дараа чуулганд явмааргүй, тулааныхаа ахлагчийн царайг хармааргүй болдог. Тэр үед би Есүс Христ надад хэрэгтэй байгаад түүгээр дамжуулан зөвтгдсөн шүү гэдэг энэ итгэл бишрэл зайлшгүй байх хэрэгтэй юм байна. Тийм учраас бид гимшин гэсэн үг. Нүглээ улаана гэсэн үг. Би зөвтгдсөн хүний хувьд юм байна. Өмнө тамд хуваалцажсэн шүү дээ. Янгол пастор дээр заримдаа юм муу нэгэн чи юм байж пастор хүн мөн үү гэж хэлэх үед Янгол пастор хэлдэг үг нь. Тэгээ би лам юм уу гэж хэлдэг гэдэг шиг. Өөрөөр хэлбэл тийм хэмжээний итгэл бишрэл байгаа гэсэн юм байна. Есүс Христээр дамжуулан зөвтгдсөн юм. Хэрэв бид зөвхт байдлыг өөрөөсөө харуул үргэлж унах болно. Угаасаа бидний дотор зөв гэдэг зүйл байхгүй юм байна. Зөв юм шиг харагдаж байгаа гин байна. Заримдаа бидний хийж байгаа зөв үйлдэл гин чанарны улмаас л байждаг. Харин бид Есүс Христээс зөв маань гарч ирэх хэрэгтэй юм байна юм шиг. Есүс Христ тэгсэн үед би зөвтгдсөн гэсэн итгэл юм байх хэрэгтэй. Тэр нэг давхарны номлол яваад байгаа шиг санагдаад байна. Тийм. За, дагалгүй. Зөвхт байдлын хуйг дагалгүй. Зөвхт байдлын хуйг. Дагалаа. Зөвхт байдлын хуйг. Амен. За та нар би ямар ч юм дамжуулсан шүү. Тэгээ дараа нь шаналцсан л ингэсэн л гээд өстой амьдрал бүх юм нураа унтсан би баг бөө боллоо гэд явж ива. Зөвөө өөрөөсөө хайхгүй шүү. Христээс хайх болсон. Христэд тэгэх үед Бурхны зөв намайг нөмрөө авсан юм байна. Энэ ихтэй та чэжэд илдэн гэсэн үг биш шүү дээ. Би зөв хүн байна гэсэн чэжэд илдэн гэсэн үг биш. Учир нь та танд бас харих юм байхгүй шүү дээ. Есүс Христээр дамжуулан энэ зүйл ирсэн учраас түүний өмнө даруун байнга итгэлтэй явна гэсэн үгтэй юм байна. За, 3 дахь нь 55 дахь ишлэгийг уншин 3. Амар тайвны сайн мэдээний бэлэн байдлыг хөлдөө хүмүүс. Амин. Чэжээ хамгаалсан байна. Харин бид хөлөө хамгаалах хэрэгтэй байна. Бидний хөлийг юу хамгаалж яах гэхээр амар тайвны сайн мэдээний бэлэн байдал юм байна. Өөрөөр энэ амар тайван гэдэг энэ үг маань Бурхантай харилцааны хувьд амар тайван гэсэн үг юм байна. Өөрөөр хэлбэл Бурхан гэмт хүнийг харахтаа уур хилэнтэй нүдээр хардаг. Энэ Бурхан хүн хоёр дайнсгалын харилцаатай байгааг илтгэдэг. Харин Есүс Христийн сайн мэдээгээр дамжуулан тэр хүн зөв болдог учраас Бурхантай харилцаа нь амар тайвны харилцаа тогтдог. Амен. Тийм учраас бид Бурхантай амар тайван болсон учраас өнөөдөр чуулганд явангаа түүний хандан залбир түдэнд хөрөж байгаа хэрэг шүү дээ. Харин энэ хүү Бурхантай амар тайвныг тогтоож өгдөг сайн мэдээг ярихад бэлэн байдалтай байгаараа гэж хэлж байгаа юм. Өөрөөр хэн нэгэн бидний хатахгүй би ёо гэдэг шиг ямар ч хүн бидний хүсэл тавихад сайн мэдээ ярихад бэлэн хариулт гарна гэсэн утгатай юм байна. Энэ талаар 1-р Петр ном 3:15 дээр өгсөн байна. 1-р Петр 3:15 дээр хэлсэн байна. Тэгэхээр бид сайн мэдээ ярихад бэлэн байх ёстой маань. За, хамтдаа уншия 3. Христ эзнийг зүрхэндээ тусгаарлан нагнана. Харин найдварчин талаар асуух хүн бүр тариу өгөхөд ямагт бэлэн бай. Гэхдээ дүлгөөн бөгөөд хүндэлтэйгээр хариул. Энэ маш тодорхой хэлсэн мэт юм. Эзнийг зүрхэндээ тусгаарлан нагнанаарай. Тэгээд найдварчин талаар Есүс Христ гэсэн энэ хүн итгэл найдварын дээр асуух хүн хариу өгөхөд ямагт бэлэн бай. Хэн нэгэн танаас асуух үед нь хоёул зөв сүмрүү явъя. Биш. Яагаад итгэж байгаа? Ямар учраас итгэх ёстой юм бэ? Энэ утга учирыг нь ярихад бэлэн байгаарай гэж байна. Эзний чуулганыхаа бид энэ дээр бэлтгэх ёстой юм шүү. Ялангуяа бидний эргэн тойронд байгаа хүмүүс биш. Эднээс Христэлийн талаар асуух үед, сайн мэдлэлээр асуух үед ярьж чадах чадамжтай байх ёстой юм байна шүү. Хэрвээ та энэ дээр бэлэн биш байгаа бол хөлдөө зоолгуулна гэсэн үг юм байна. Таны хөл дээр галт сум ирнэ гэсэн үг юм. Учир нь та юунд итгэж байгаа бүрэн дүүрэн
барьж аваагүй байгаа хэрэг гэсэн утгатай юм аа. Та ярьж чадахгүй байна гэдэг маань энэ таны дотор бүрэн дүүрэн хэлбэрээ олоогүй байна гэсэн үг шүү дээ. Хүмүүс ойлгоогүй зүйлээ ярьж чаддаггүй. Заримдаа хүмүүс ярьдаг. За чи би ер нь яг юу гэж ярихаа мэдэхгүй байна гэж ярьдаг шүү дээ. Юугээ мэдэхгүй байгаа болохоо юу гэж ярихаа мэдэхгүй байгаа. Таны дотор мэдж байгаа зүйлийг та ярихдаа амархан ярьж шүү дээ. Та хүүхдэд хүрд зааж өгөх амархан ярина. Очин таны дотор байгаа болохоор. Сайн мэдээний бэлэн байдлыг хөлдөө өмсөөрөө. Тиймээс сайн мэдээний бэлэн байдлыг яаж хөлдөө өмсөх вэ? Ярьж ийж бэлэн болно. Яаж ч гинэ? Ярьж ийж бэлэн болох юм аа биш. Та хүн бодож байгаа. За би яг тулахаараа ярина да. Яг тулаад үзээрээ наа чи ярьдгүй юм байгаа юм шүү дээ. Тулаад үзэхээр хилчин тасарчд юм байна. Бод санаа чинь өөр газар очичдаг юм байна. Юу ярихаа биш. Энэ хүн намайг юу гэж бодож байгаа болоо гэдээ төвлөрчдөг юм байна. Харин ярьж иж та бэлэн болох бол. Та ярих тусам та бэлтгэх бол. Та ярих тусам алдаа оноо хийн. Та тэгээ сурна. Та хамгийн сүлд нь ямар ч үед сайн мэдээний бэлэн байдлыг хөдөлгөөн өмссөн юм болох бол. Хинч яаж чадгсан шууд ярихад бид. Зарим нэг хүмүүстэй та бүтээч бурхнаас эхэлж ярих болно. Та зарим нэг хүмүүстэй хамаас эхэлж ярих хэрэгтэй болно. Та зарим нэг хүмүүстэй бурхны хайрын талаас эхэлж ярих болно. Та бэлэн учраас. Яаж ч бэлэн болно гинэ. Ярьж байж бэлэн болно. Тэгээ би уриалсан маань хагас өдрийн хот дотор сайн мэдээд хараалтанд хамрагдаач. Та хүн чуулганы историйг харсан бах. Хагас өдөр 14 цагаас сайн мэдээнд гарч байгаа. Гараад нэг үзээч. Хажуунд хэлэхгүй юу? Сайн мэдээ ярьцгаая. Миний ах сайн мэдээ ярьсан төгч байна. Би олон сар сайн мэдээний ингээд нөгөө нэг юм материалыг чийжилчихэд ярих юмсан гэж бодож явжсэн байхгүй. Гэхдээ ичээд ерөөсөө болохгүйсэн. Олон сар гэж бодсон маань. Ямар ч 2 сар болсон баг. Тэгээ нэг өдөр нэг ах сайн мэдээнд гарлаа. Гэхэд нь дагаж гарч иж үлээ. Тэгээд 2 чуудаа хажууд нь харж агаад 3 дахаас ах бэ яриад үзье гэж. Яг чийлсэн дагуу ярьсан чинь гоё явжсэн л да. Тэгээ ямар гоё ярьж дуусаа асуусан. Та юус тийж тэтгэх үү гэсэн. Үгүй гэсэн. Хэдэ би амар зоригтой болсон тэр цагаас хойш. За, ярьж бэлтгэдэг нөхөр. За, тэгээ хамгийн сүүлийнх нь 10 сүүлийнх биш. 16 дахь ажил орох уу. За. Энэ бүгдийн дээр ёрын муу нэгний бүх галц амийг унтрааж чадах итгэлийн бамбай. Тухайн үеийн ромчууд бамбаа нэг том байсан байгаа да. Ойлгож байгаа метр 20 өндөртэй 70 см-ийн өргөнтэй тийм бамбаатай байсан байгаа да. Өөрөөр бамбааныхаа ард ороход бол ерөнхийдөө галц сумуудаас бол хамгаалдаг. Та нар кино интерес бол харж ирсэн байх. Маш том бамбаатай байдаг байсан байгаа да. Тэгэхээр муу нэгэн ойрын зайнаас тулдахаас гадна холын зайнаас тулж байгаа юм байна. Тэгээ заримдаа бидэнд лөө галт сумыг илгээж байгаа. Бидний амьд ялангуяа энэ бол эргэлзээгээр илүү ирдэг юм байна. Эргэлзээ, айдас, санаа зовлт, готрол, зөхрөл гэх мэт зүйлсүүд. Надаас үл шалтгаалan эдгэр зүйлс миний амьдралд орж ирэн амьдралыг маань заримдаа ганхуулах гэдэг. Заримдаа бид огт хэрэггүй санаа зовлт нэг үед баригдсан явчихдаг. Заримдаа би яагаад айгаад байгаагаа ч ойлгохгүй айцсан тохиолдол байдаг. Тэр муу нэгэн бидэнд лөө галт сумыг ингэн явуулж явах үед бид юугаар хамгаалах вэ? Итгэлийн бамбаагаар. Юугаар гинэ? Итгэлийн бамбаагаар. Зөвхөн хүн итгэлээр амьдрнаа. Өөрөлдөө та зөвдөгцөх хүн бол таны амьдралын хэм маяг итгэлээр харж амьдрдаг амьдрал байх ёстой юм шүү маа. Тэгээс бид тооцоолоор амьдрдаг хүн биш. Бодит практик дүн шинжлэгээр амьдрдаг хүмүүс биш. Бид ирээдүгөө тодорхойлохдоо Бурхантай хамт
алхах энэхүү амьдралдаа итгэлээр харж амьдрдаг хүмүүс. Тэгвэл итгэл гэх зүйл маань энэхүү галцсумаас бидний хамгаалдаг бөгөөд яг итгэлийг биегийн хичээлээр юу гэж тодорхойлдог вэ гэхээр Бурхны эрх мэдэлд мөн чанарт бидний үзүүлж байгаа хариу үйлдэл юм а гэж. Өөрөөр хэлбэл ямар хүн итгэлтэй байна гэхээр Бурхныг тэр хэмжээгээр харж чадаж байгаа хүн. Түүн тэр хэмжээгээр итгэж чаддаг гэсэн утгатай юм а. Би Огийг танихгүй бол түүнд итгэхгүйтэй адилхан юм. Би Огийг таних тусам би түүнд итгэж байгаатай адилхан. Би Бурхны эрх мэдлийг, түүний мөн чанарыг ойлгох тусам надаас гарч байгаа хариу үйлдэл бол итгэл гэх зүйл юм байна. Бурхныг таньж мэдээгүй хүнд итгэл байх боломжгүй юм гэсэн. Харин түүнийг таньж мэдэх, түүнд ойртох тусам тэр хэмжээгээр итгэл нэмэгдэнэ гэсэн. Энэ итгэл биднийг галт сумаас хамгаална юм байна. Амен. Заримдаа ингээд хүмүүстэй ингээд яриа суугаад ирээдүйн ингээд зомилууд байна шүү дээ, тийм үү? Ирээдүйн зомилууд байдаг. Тэргүй зомил нь ихэнх хувь нь итгэх үед шийдэгддэг. Тэг галт сумаас хамгаалагддаг. Гэхдээ энэ нь Бурхны талаар таньж мэдхээс эхэлдэг учраас баггүй цаг зүтгэл ордог юм байна. Заримдаа та бүхэн Библийг уншаад Бурхан бол бүхнийг чадагч юм байна. Бурхан бас цагт нь өгд юм байна. Бурхан бас итгэмжтэй байна гэдэг ойлгоно. Зүгээр л ойлгоно. Гэдэг үнийг мэдчих чадахгүй байх л. Үүнийг мэдхийн тулд тань заашгүй амьдралын хугацаанд дундах биеэрээ таньж мэдэх тэрхүү мэдлэг хэрэгтэй болох. Заримдаа Бурхан танд итгэмжгүй юм шиг санагдаж байна. Тэгээ та итгэх сонголтыг хийх үед Бурхан итгэмжтэй гэдгийг харах бол. Та амьдралаар Бурхан итгэмжтэй гэдгийг мэдсэн цагт хин нэгэн хүнээр дамжуул эргэлзээ орж ирсэн ч та нурахгүй байх бол. Учир нь Бурхан бол итгэмжид юм а гэж хэлнэ. Та түүнийг таньсан учраас тэр хэмжээний юу байгаа гэсэн үг лээ? Итгэл байгаа гэсэн үг. Тиймээс үгэн дээр үнслэгдэн итгэл төрж итгэлээр бид галт сумаас өөрсдийгөө хамгаалдаг юм байна шүү. Зарим нэг хүмүүс ингэж ярьдаг нэ. Бурханд үйлчлэлийг сонгосон сар жилүүд ингээд үйлчлээд явж байхад Бурхан миний ирээдүйг яахвалаа гэж. Өөрөөр сатан юу гэж хэлэх вэ гэхлээр амьдралаа бодооч гэх бол өөрийгөө бодооч. Тэгээ сатанч бас заримдаа муухай ингээд тойрон маягаар хэлнэ. Өөрийгөө яах вэ? Гол нь үр хөвгтэй бодооч гэх бол. Өөрийгөө ч яах вэ? Үр хөвгтэй бодооч гэж сатан хэлэх үед энэ арай нэг логик байдлаар зөв юм шиг орж ирж байгаа шүү дээ. Олон хүн энэ дээр унах бол. Бурхыг таньсан хүн бол итгэлээр үүнд хариулах бол. Бурхан бол итгэмжид юм аа гэж. Яг үндэ би маш олон хүн итгэлгүйгээс болж галт сумд унж бүдэрж байгааг харж байсан байна. Тааш гисэн харж байсан байх шүү дээ. Таны эргэн дойрондоо сүмс гэсэн. Би амьдралаа бүтээн босгоно. Тэгэн ингэн өнгөж гарчгүйгээд тэгээ өөрөө бүрэн нурж байгаа хүмүүсээс өндөө мэднэ шүү дээ бид нар. Тэгвэл бидэнд юу хэрэгтэй юм? Итгэлийн бамбаа хэрэгтэй юм. Тэгээ дуул номын зохиогч юу гэсэн бэ? Эзэн бол миний хад, миний бамбаа, миний авралын дууланга, миний бэхлэлт, миний хорогдох газар юм. Өөрөөр хэлбэл Давид ингэж эзэнд итгэлээ өчөж исэн юм байна. Тэр хэмжээгээр түнд итгэж байгаа учраас Давид хаан өөрөө маш олон дайн тулаанд орж исэн хүн. Үргэлж үхэл түүний өмнө ойрхон байсан үед эзнэр өөрийгөө зоригжуулж байсан хүн байхгүй. Тийм итгэлийн хүмүүс, тийм итгэлтэй хүмүүс байгаас гэж өрөөж байна. Амен. Одоо амьдрал тавханд харуулна. 17 дахь эшлэлээр өршлүүл хэлж байгаа. Үгүй ээ? Авралын дуулга юм аа. Авралын дуулга юуг хамгаалах вэ?
толгойг хамгаалах болно. Тийш үү? Тийм үстэй тулах. Аврын дуулга гэж тавчхандаа юу гэсэн үг гэхээр аврагдсан гэдэгт итгэлтэй байгаарай юм байна. Аврагдсан гэсэн итгэлээр оюун санаагаа тархиа хамгаалаарай юм байна. Ром 10-ийн 9-10 дээр энэ тухай хэлдэг шүү дээ. Ром 19-10 дээр бид хэрхэн хавардаг талаар хэлдэг. Энэ ишлэг бараг чэйжээр мэдчих хэвээр ишлэл байдаг юм байна. Ром 19-10 дээр хэлэхдээ хэрв та Есүсийг эзэн гэж хамаагүй хүлээн зөвшөөрч Бурхан түүнийг үгсдээс амьлуулсан гэж зүрхэндээ итгэвэл аврагдах болно. Хэрв бид Есүс Христийг эзэн гэж амаараа хэлж зүрхэндээ итгэсэн байгаа бол бид ямар хүмүүс юм аа? Бид галт тамаас аврагдсан хүмүүс юм аа. Бид гимнүглийн шийтгэлээс аврагдсан хүмүүс юм аа. Хэрв би аврагдсан хүн юм аа гэсэн оюун санаагаар тархиа хамгаалаарай юм аа. Заримдаа ийм авралт эргэлзэх үе гарч ирсэн ч энэ эргэлзээг энэ үгээр даван гараасаа гэж өрөөж. За эдгээр саний дурдсан үнний бүс, зөвд байдлын хувийг, сайн мэдээний бэлэн байдал, итгэлийн бамбай, авралын дуулга гэх таван зүйл бол бүгд хамгаалж байгаа хэрэгсэл юм байгаа юм шиг. Муу нэгэн таны амьдрал руу давтлах үед хамгаалж байгаа тургууд хамгаалж байгаа зүйлс юм. Нэгэн давталгааны хэрэгсэл байгаа нь 17 ишлэл юм. Болон Бурхны үг болох сүнсний сэлмийг аваарай. 6 дахь юм. Сүнсний сэлэм буюу муу нэгэн эргүүлэн хариу цохилт өгөх. Тэрхүү сүнсний сэлэм бол Бурхны үг юм аа гэж хэлж байна. Энд хэлж байгаа Бурхны үг гэдэг бол бидний амьдрал тутамд хэрэглэгдэж байгаа Бурхны үг юм аа юм шиг. Өөрөөр хэлбэл эзэн Есүс сатаны сорилтын үед хэлж ирсэн үгтэйг адилхан байна. Чи үнийг талах болох гэж тушаа гэж хэлэхэд хүн зөвхөн талахаар биш Бурхны амнаас гарах өгбөрөөр амьдрнаа гэж бичигдсэн байдаг гэж хэлж зөрүүлэн хариу цохилт өгөн дахин энэ зүйлээр түүнийг сорхиоргүй болгодогтой адилхан юм байна. Чи надад мөрөх юм бол би дэлхийн энэ бүх хаанчлыг чамд өгөө гэж сатан хэлэх үед чи зөвхөн өөрийн бурхан эзэндээ мөргөж зөвхөн түүнд үйлчлэж бичигдсэн байдгаа гэж хэлэн түүний 3 удаагийн цорилтыг дуусгасантай адилхан юм байна. Та бидний дотор муу нэгнийг зөрүүлэн давтлах Бурхны үг байх ёстой маа гэсэн үг. Энэ нь таны дотор таны зүрхэнд чэйжлэгдсэн тэдгэр үгс юм байгаа юм шүү. Яг ийм тулаан зөндөө гарах бол таны дотор зүрхэнд байгаа тэр чэйжлэгдсэн үг зарим нэг хүмүүс энэ хавцаа нэг үг байдаг даа гэдээ олдгоо. Хайгаад ерөөсөө олдохгүй байдаг. Тэгээд тэрэндээ эргэлзчихдэг хүн байдаг. Үг мэдэх тусам тэр үгийг ашиглах нь амар байхгүй юу? Тэгээс бид үгээр яадаг вэ гэхээр муу нэгэн зөрүүлэн хариу цохилт хийх бол. Жишээлбэл танд банкын ягаад ч муу юм тохиолдох гээд байгаа юм шиг сэтгэл төрлөө гэж бодъё. Та зүгээр бүх юм хэвэн байгаа хэрнээ ягаад ч надад муу юм тохиолдох гээд байгаа юм шиг сэтгэл төрлөө гэж бодъё. Та энд ямар хариу цохилт хийх вэ? Таны дотор ямар Бурхны үг буюу сүнсний сэлэн байна вэ? Тийм болохгүй та тийм яасан гэж болдгийг. Ингээд өөрийнхөө оюун санаагаар гүйлээгээд энэ ямар ч тиймэргүй шүү дээ. Ямар Бурхны үг вэ? Асуудус зүйл асуух юм уу? Чам бодлоод үзээрэй. Ягаад ч муу юм тохиолдох гээд байгаа үед та үүнийг эцэж юм болохгүй гэж хэлэх тэр итгэлийн үг ямар үг вэ? Зарим нь одоо ингэ хайж энэ тэр хавцаа нэг юм байдаг та. Тэгээ тэр нь яг гарч ирэхгүй байна. Тэгээ ингээд бид энэ 6 зүйлээр Бурхны өв зэвсийг асаараа гэсэн юм. Хэдэ Паул 18, 19 төр ишлэлээр үүнтэй зэрэгцсэн нэг чухал зүйлийг хэлж өгсөн байна. За цаг явсан учраас хамт уншлая. 3. Сүнс дор цаг үргэлж альва залбирал ба гуйлтаараа залбир. Үүний тулд хамаг ариун хүмүүсийн төлөө цогролтгүй бүхэл орлого гуйлтаараа сэргийг бай. Сайн мэдээний төлөө
сайн мэдээний нууцыг зоригтойгоор мэдүүлэхээр ам минь ангаахад үг өгдгийн төлөө залбир. Үүний төлөө би гинж доор элчин сайд болсон. Ярих ёстой шиг намайг зоригтой тунгалахын минь төлөө залбираарай. Амен. 18 дахь эшлэлдээ тэрээр 7 дахь зүйлийг хэлж өгсөн нь сүнс доор цаг үргэлж альбаа гуйлтаараа залбир юм аа. Тэгээ залбирал бол энэхүү 6 Бурхны өвч зэвсгийг илэрхтэй болгож байдаг. Жинхэнэ холбож ажиллагаанд оруулж байдаг тэрдгээр зүйл юм байна. Энэ дээр залбир гэж хэлэхдээ сүнс дор цаг үргэлж гэж хэлсэн байна. Бидний хувьд байнгын залбиралтай байх хэрэгтэй байна. 18 дахь сүлийн асах юм бол засалдгүй бол гуйлтаараа сэргэг бай гэж хэлж байгаа юм. Яг үнэндээ энэ юу харуулж байна гэхээр бид залбирлаараа үргэлж сэргэх байх хэрэгтэй бөгөөд залбирлаар унтах үед бид муу нэгний сорилтыг ялгаж салгаж чадхаа болдго юм аа. Тэгээ бидний хувьд байнгын 7 дахь нь залбирал байх хэрэгтэй юм аа. Байнга бусдын төлөө залбирах залбирал байх хэрэгтэй юм аа. Хэрэг дээр нэг хүмүүстэй биеийн төлөө залбирцгаая гэдэг өгөөч. Амен. Багтах. Ингэж хэлээд тэрээр загтлаа өндөрлсөн байна. За 21-ээс 24 хүртэл хамт уншаад дуусгая. 21-ээс 24 3. Эзэн доор итгэмжид үйлчлэгч хайр дуу түүхийг та нарт миний тухай бүгдийг мэдгдснээр миний байдлын тухай болон юу хийж байгааг минь мэдэж авах болно. Тэр бидний байдлыг мэдүүлэн зүрхийг чинь тайвшруулах гэсэн зорилгоор би түүнийг та нарт илгээрлээ. Эцэг бурхан ба эзэн Есүс Христээс амар амгалан хийгээд хайр нь амг ах дүүсийн хамт та нарт байх болтугай. Бидний эзэн Есүс Христийн хөрөшгүй хайраар хайрлагч бүгдэд нэгүсэл орших болтугай. Амен. Паул энэхүү загтлаа Тугик гэдэг хүнээр дамжуулан бичиж Эфес чуулганд дэлгэсэн байна. Тэрээр Эфес чуулганд очингоо загтлыг өгөнгөө Паулын нөхцөл байдлаар танилцуулах болно гэж хэлж байна. Тэгээ Паул загтлаа хамгийн сүүлийн өгүүлбэрт нэгэн гоё үг бичсэн байгаа анзаарч байгаа. Бидний эзэн Есүс Христийг хөршгүй хайраар хайрлагч бүгдэд нэгүсэл орших болтугай. Хөршгүй хайраар хайрлагч. Өөрөөр нь юу гэсэн үг гэхээр сүнслэг тулаанд ялж байгаа хүн түүнийг хөршгүй хайраар хайрлаж чадна гэсэн үг байна. Тэгээд бидний амьдрал яг үндэ амьдралыг бол бид тэдээс тэдэн он гэхийн богинохон ганцхан зураасаар харж болно шүү дээ. Дуусах үед миний амьдрал хөршгүй хайраар эзнийг хайрласан амьдрал байгаасай. Тийм хайр байгаасай гэж ярьж байна. Тэгээд товчхон эмгтэх юм бол хамгийн сүүлд бол бид ёрын муу сүнслэг хүчний эсрэг тулалдаг хүмүүс юм аа. Тэм бидний эзэн тулалдаж ирсэн шиг бид тийгүү тулаанд орд юм аа. Сүнслэг хүч гэдэг учраас энэ харагдахгүй шүү дээ. Энэ гарт баригдахгүй. Гэтэ энэ нь ихэвчлэн оюун санаагаар нөхцөл байдлаар дамжуулан бидний амьдрал дээр ирдэг. Бид үүний эсрэг бат зогсох ёстой маа. Үүний бат зогсохын тулд Бурхны өвч зэвсгийг агсаараа байсан. Эхнийх нь үнэний бүс юм аа. Дараа нь зүт байдлын хоёг юм аа. Гуравдугаарх нь амар тайвны бэлэн байдлыг өмсөөрөө юм аа. Дөрөвдүгээрх нь итгэлийн бамбаа юм. Тавдах нь авралын дуулга юм. Зургаадах нь сүнсний сэлэм буюу Бурхны үг юм. Харин энэ бүх зүйлийг ажилуулж байгаа долоодох нь бол залбирал юм. Цаг үргэлж залбирах залбирал. Нөгөө л нэг өглөөний залбирал юм. Нөгөө нэг л чимээгүй цаг байна шүү дээ. Эдгээр зүйлс маань биднийг эрүүл байлгана гэсэн үг байна. Тиймээс чуулганыхаа бид янз бүрийн тавталгаанд орох үедээ өлхөөн даваа гардаг итгэлийн хүмүүс байцгааж уриалж байна. Амен.